үзэгчтэй ингээд та бүхэнтэй өдрийн мэндийг хүргэе. Ингээд хэрхэн Play Store-оос бүсийн хязгаарлалтгүйгээр за ерөнхийдөө VPN ашиглаад Honor of Kings болон League of Legends тоглоомыг татах вэ. За ингээд гаруулъя та бүхэнд. Тэгэхээр Play Store руу орно. Honor of Kings гарч ирэхгүй. League of Legends Wild Rift мөн адил гарч ирэхгүй наа. Тэгэнгүүт би Google руу ороод League of Legends гэж Wild Rift pre-registered гэж гарч иж байгаас тэгвэл Honor of Kings за Play Store руу горлоо. Honor of Kings гарч ирж байна тийм үү. За тэгвэл League of Legends руу яаж орох вэ гэвэл эхлээд PC Phone аппликейшн руу орох хавна. Settings руу ороод settings-ээс apps гэж байна. Applications гэж тач. Тэр applications руу орлоо. Play Store. Storage. Clear data. За гарлаа. PC Phone Pro юу? PC Phone VPN-ыг ашиглана. Одоо би бүсчлээ. Ангиллахч. За start. За тэгвэл Норвег болгочихъя. Үзье. За тэгвэл би нэг болоод Halo VPN гэдэг ашиглалаа. Локейшноо би Америк болоход үзье да. За Америк болгосон. За тэгмүүдээ би Play Store руу гор. Тэгээд search хэсгээс Honor of Kings гэхэй. Мэдээж гарч ирнэ. За тэгэнгүүт би League of Legends гэж байна. Hold on. Wait. Wild Rift. За гараад ирчихнэ. League of Legends Wild Rift. Ингээл install гээл дараад тавьчих шүү дээ. Хэмжлэн Rift Mobile гэдэг өнөөдөр гарч ирдэг байгаа. Тоглоомод бүгд нь гарч ирдэг байгаа шүү.